Телевизэн гадаад мэдээний хөтөлбөрийн дараагийн хоёр мэдээ Европ төвд болж буй үйл явдлуудтай холбоотой. Тухайлбал Их Британи улсад ерөнхий сайд Кир Стармерийн суудал ганхаж эхэлснийг өнөөдрийн мэдээгээр онцолж байна. Британий The Observer сонины нэм гарагийн дугаард онцлог мэдээснээр Их Британий ерөнхий сайд Кир Стармер өнөөдөр буюу даваа гарагт албан тушаалаа огцрох өргөдлөө танилцуулж засгийн эрхийг хэрхэн 50 замаар дис дараатаагаар шилжүүлэх төлөвлөгөөгөө зарлах өндөр магадaltaй байна. Их сурвалжийн мэдээснээр ерөнхий сайд эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө Чекерс дэх хэдлэнд гэргийтэйгээ энэ асуудлыг нухацтай ярьж байгаа бөгөөд эрх баригч хөтөлбөрийн намын өндөр албан тушаалтнууд түүнийг даваа гарагт багтааж улс төрийн ирээдүйн талаар тодорхой мэдээлэл хийн гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий сайдын хувьд улс төрийн дарамт шахалт сүүлийн саруудад дээцэгтэй хүрээд байсан. Ялангуяа өнгөрсөн баасан гарагт түүний гол өрсөлдөгч Энди Бернхэм парламентын нөхөн сонгуульд ялд байгуулж намын даргын суудлын төлөө албан ёсоор өрсөлдөх эрхтэй болсон байдлыг улам хорцдгсан. Сонгогчд амжиргааны түвшнийг дээшлүүлэх амлалтаа хүрч чадаагүй. Хэд хэдэн дуулайн шуугинд холбогдсон тул Стармерийн нэр хүнд огцсон болсон бөгөөд хөтөлбөрийн намын 100 гаруй хууль тогтоогч буюу парламентын гишүүд түүнийг суудлаа орхихыг шаардсаар байна. Гэсэн хэдий ч засгийн газрын албан ёсны их сурвалж нь Reuters агентлагт энэхүү мэдээллийг нэцааж Кир Стармер нь улс орноо удирдах үндсэн ажилдаа бүрэн төвлөрсөн хэвээр байгааг онцолсон. Ерөнхий сайд өөрөө ч баасан гарагт өгсөн ярилцлагатаа альва сорилт бэрхшээлтэй нүүр тулж тэмцэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж намынхаа дотоод хагарлаас зайлсхийхийг уриалсан юм. Хэрэв Стармер үнэхээр огцрох эсвэл суудлаасаа түлхэгдэн унвал Их Британи улс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 7 дахь ерөнхий сайдын нүрийг үзэх бөгөөд энэ бол тус улсын түүхэнд анх удаагийн гэж хэлж болох үс тохиолдол болж байна.